Big News. Ёс зүйн шийтгэлийг үндсэн хуулийн шүүхээр дамжуулж төлөөлийн мандатыг дуусгах нь зөв үү? Ёс зүйн шийтгэлийг үндсэн хуулийн шүүхээр дамжуулж сонгогчдоос авсан төлөөлөх мандатыг дуусгадаг тогтолцоо дэлхийн улсуудад бараг байдаггүй. Иймээс энэ асуудлаар шийдвэр гаргахын өмнө Монголын улс төрийн бодит нөхцөлийг нухацтай үнэлэх шаардлагатай. Манай улс төрийн намууд институт бол төлөвшөөгүй, дотоод сахилга сул, институцийн соёл тогтоогүй, фракцчлалт өндөр, улс төрөнд хувь хүн төвтэй, буюу лидер дагадаг хэв шинж давамгай хэвээр байна. Ийм нөхцөлд ёс зүйн шийтгэлийг үндсэн хуулийн цэцээр дамжуулж шийдэх шинэ механизм бий болох нь тодорхой эрсдэл дагуулж болзошгүй. Хамгийн түрүүнд анхаарах ёстой эрсдэл бол үндсэн хуулийн цэц дефакто улс төрийн арбитр болж хувирах явдал юм. Хэрэв парламент дэх улс төрийн маргаанууд шүүх рүү шилжиж эхэлбэл парламентын дархлаас суларч улс төрийн зөрчил шүүхийн танхимд шийдэгдэх тогтолцоо руу шилжих магадлалтай. Дэлхийн их оронд дараах зарчим үйлчилдэг. Ёс зүйн асуудлыг парламент дотроо шийддэг. Харин мандатын хууль ёсны байдлыг шүүх байгууллага шийдвэрлэдэг. Одоо санал яригдчих буй логик дараах байдлаар ажиллана. Эхлээд улсын их хурлын ёс зүйн хороо асуудлыг хэлэлцэн, дараа нь улсын их хурл гишүүний мандатыг төдөлзүүлэх шийдвэр гаргана. Үүний дараа үндсэн хуулийн цэц мандатыг бүрэн дуусгах эсхийг эцэслэн шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл ёс зүйн зөрчил нь цэцийн түвшинд хүрдэг шүүхийн механизм болж хувирна. Ийм тогтолцооны зарим боломжит давуу тал бий. Нэгдүгээр, парламент доторх бие биений хамгаалах соёл багасах боломжтой. Одоогийн системээр улсын их хурлд өөрөө гишүүнээ огцруулах эсхийг шийдэх тул улс төрийн тохироо, фракцийн нөлөө орох эрсдэл бий. Харин шүүх оролцоо нэмэгдснээр улс төрийн 8 багасна гэж үздэг. Хоёрдугаарт ёс зүйн зөрчлийн хариуцлагын жин нэмэгдэнэ. Одоогийн байдлаар ёс зүйн хороо сануулгах, цалин хасах зэрэг хөнгөн шийтгэлтэй байдаг. Харин цэц оролцвол ноцтой ёс зүйн зөрчил бодит үр дагавартай болж болзошгүй. Гуравдугаарт сонгогчдын итгэл нэмэгдэх боломж бий. Нийгэмд парламентын гишүүд бие биеэ хамгаалдаг гэсэн ойлголт хүчтэй байдаг. Харин эцсийн шийдвэрийг хараад бус байгууллага гаргавал ил тод байдал нэмэгдэж болно. Гэхдээ энэ систем маш ноцтой эрсдлүүд дагуулж болзошгүй. Нэгдүгээр, цэц улс төржих эрсдэл өндөр. Ёс зүй гэдэг нь зөвхөн хууль зөрчсөн эсэх асуудал биш, үнэлэмж, тайлбар, улс төрийн агуулгатай асуудал байдаг. Хэрвээ ёс зүйн маргаан бүрийг цэц эцэлдэг болбол үндсэн хуулийн шүүх улс төрийн тэмцлийн төв болж хувирах магадлалтай. Хоёрдугаарт, төлөөлийн мандатын зарчимд халдах эрсдэл бий. Парламентын гишүүний мандатыг ард түмэн олгодог. Харин ёс зүйн үндслээр шүүх мандатыг дуусгах нь сонгогчийн өгсөн мандатыг шүүхийн тайлбараар дуусгаж байгаа хэрэг болж болзошгүй. Гуравдугаарт, энэ механизм улс төрийн зэвсэг болж ашиглагдах магадлалтай. Хэрвээ ёс зүйн шалгуур тодорхой бус байвал улс төрийн өрсөлдөгчөө цэцээр шахах хэрэгсэл болж хувирах эрсдэл бий. Дөрөвдүгээрт, шүүх ба парламентын эрх мэдлийн тэнцвэр алдагдаж болзошгүй. Дэлхийн улс төрийн онолд парламент улс төрийн шийдвэр гаргадаг, харин шүүх хууль болон үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг гэж үздэг. Хэрвээ ёс зүйн асуудлыг шүүх шийдэж эхэлбэл парламентын дотоод сахилгын автономи сулрах магадлалтай. Олон улсын туршлагаас харахад ёс зүйн зөрчлийг парламент шийддэг. Гишүүнийг эргүүлэн татах механизм ихэвчлэн парламентын өндөр босготой шийдвэр байдаг. Харин сонгуулийн маргаан болон үндсэн хуулийн зөрчлийг шүүх байгууллагч шийдвэрлэдэг буюу ёс зүйн шийтгэлийг шууд үндсэн хуулийн шүүхээр шийдэж мандат дуусгах механизм бараг байдаггүй. Хэрэв зайлшгүй ийм зүйл хэрэгтэй гэж үзвэл тодорхой хамгаалтын механизм шаардлагатай. Үүнд ёс зүйн зөрчлийг хөнгөн, дунд, ноцтой гэсэн 3 ангилалд хуваах, мөн зөвхөн үндсэн хууль зөрчсөн ноцтой тохиолдолд цэц оролцох боломжтой байх. Цэцийн шийдвэрийг өндөр босготой буюу 3-2-ын саналаар гаргах, процессыг ил тод, нотлох баримтын хатуу стандарттай болгох шаардлагатай. Стратегийн түвшинд харвал ийм өөрчлөлт богино хугацаанд хариуцлага нэмэгдсэн мэт харагдаж нийгмийн дэмжлэг авах магадлалтай. Гэвч дунд хугацаанд үндсэн хуулийн цэц улс төрийн маргааны төв болж урт хугацаанд парламентын бие даасан байдал сулрах эрсдэл дагуулна. Иймээс институцийн түвшний үндсэн зарчим нь тодорхой байх ёстой. Ёс зүйн зөрчлийг парламент шийддэг, харин үндсэн хуулийн зөрчлийг цэц шийддэг. Энэ хоёр төв тодорхой ялгалт нь ардчлалын тогтвортой загварт илүү нийцдэг. Эцсийн дүгнэлт. Ёс зүйн бүх маргааныг үндсэн хуулийн цэц рүү шилжүүлэх нь эрх мэдлийн хэт төвлөрөл үүсгэж улс төржилтийн эрсдлийг нэмэгдүүлэх маш өндөр эрсдэлтэй юм.